Зариг бол одоо 3 жилийн өмнөөс эхлээд ямар нэгэн байдлаар дарамтанд орж ирсэн. Эхлээд бол манай сайтыг бол хаасан. Тэгээд манай хамт олон үүнийг эсэргүүцээд төв талбай дээр хонож эсэргүүцэж чад сайтаа бол нээлгэж ийсэн. За сайтын маань нээгээд маргааш нь намайг цагдаа оржсэн. За намайг цагдаа хориод 68 хоног цагдаа хориод эрүүгийн 21 зүйл анги дээр намайг одоо сэжигтнээр ялдагдчаар татаад шалгасан. Тэгээд түүнээсээ 5 зүйл анги дээр нь буруутгаж ял өгсөн 4.9 жилийн хорих ял. За ингээд би 4.9 жилийн хорих ял сонсоод жил орчим хоригдсон. За ингэж байх хугацаанд бол аавын маань би маш муу байсан учраас автагаа одоо амьд мэдд нь уулзах ийм зорилго байсан учраас Монгол Улсын ерөнхийлөгчөөс би уучлалт гуйж ингээд суллагдсан. За ингээд асуудал дууссан байх гэсэн тухайн үед үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүний 1 гишүүн болох улсын хурлын дарга амар баясгалан хэвлэлийн урал хийсэн. За ингэхдээ сэтгүүлч өнөр цэцгийг хорих асуудлыг шүүх биш. Тодорхой тооны хүмүүс тойрч суужгаад хорио гэдэг асуудлыг ярьсан гэж ярьсан. За тэр дотор миний ойлгосноор бол одоогийн эдийн засгийн хөгжлийн сайд тухайн үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга байсан маха тархнаас гонгцсон улсын хурлын гишүүн J2. За одоогийн ерхий сайд Зандан Шатар улсын хурлын даргаар ажиллаж исэн улсын хурлын гишүүн Амар Баясгалан. За Монгол Ардын намын даргаар ажиллаж исэн одоо улсын хурлын гишүүн Оюун Эрдэнэ. За улсын хурлд Монгол Ардын намын бүлгийн дарга Тогтох Сүрэн. За ийм тодорхой тооны хүмүүс байсан гэдэг ийм асуудал яригддаг. За яг тухайн үед бол би энэ яриаг сонсоод итгээгүй. За энэ улс төрчид хоорондоо муудаж эхэлж байгаа юм байна. Үүн дээрээ намайг ашиглаж эхэлж байгаа юм байна. Тийм учраас би Амар Баясгалан даргын мэдээлэлд бол яг үнэндээ итгээгүй. Энэ бол улс төртөө ашиглаж байгаа явцсан ийм зүйл байна гэж бодоод өнгөрсөн. За дараа нь саяхан 5 хоногийн өмнө Монгол Ардын намын даргаар ажиллаж исэн Оюун Эрдэнэ дахиад яг энэ үг өгүүлбэрийг хэллээ. Одоо би эргэлзэж эхэлж байна. Би одоо олон нийтээс ч юм уу, хэвлийнхэн таанараас ч юм уу намайг өмгөөлөд өгөөч, хамгаалаад өгөөч гэж хүсэхгүй. Яг намайг ямар 5 зүйл ангиар ялалсан. Миний одоо тэр холбогдсон хэрэгүүдийг бүгдийг нь ил гаргаа тавьчих хэрэгтэй. За энэ шүүх нь үнэхээр улс төрчдийн захиалгаар яллаагүй бол нотлох хэрэгтэй нэг ингээ ял. За улс төрчд нь үний яриад байгаа мó, худлаа яриад байгаа мó. Үнийгээс тодорхой болгох хэрэгтэй. Тодруулах юм бол Амар Баясгалан Оюун Эрдэнэ нарыг би гэрч улаасаа гэж бодож байгаа. Яг юу сонсчоод ямар уулзалтанд байчаад яг ямар баримтан дээрээс ингэж яриад байгаа юм бэ? Энэ бол өнөөдөр өнөр цэцгийн асуудал биш байхгүй юу да. Одоо өнөөдөр хин нэгэн хүн даргын уурыг хүргэн тэгэхээр зэрэг хідэн улс төрчид тойрч сууж ирсэн. За энийг шоронд хийя. Энэ юу н давраад байна. Энэ юу н бидний хулгайлын уурыг илчлээд байна. Ер нь энэ сэтгүүлчүүд ер нь ингээд дуграадах нь ашиггүй. Одоо бидний хулгайг бол одоо ингээд илчлээд ах юм байна. Энэ өнөөдөр сэтгүүлчийн асуудал биш байхгүй юу? Иргэн дойрч дулмаагийн мэд хэрхий асуудал бүр цаашлаад жоохон болохгүй дуурдаг одоо болохгүй байна гэж дуурдаг хүмүүсээ ингээд яллаад ах юм. Тэгээ нөгөө дандаа асуудалтай холбогдсон, жидүүд холбогдож исэн. Сэтгүүлчид маш их хонзонтой байдаг бүх тендер хулгай лойверд холбогдож исэн. Одоо ч холбогдоод хулгайгаа игээ явж байгаа ийм хүмүүс сэтгүүлчдийг тойрч суужаал за энийг яллаа гэд ингээд иж болох юм уу? Энэ цаашдаа ингээ Монгол улсын ардчлал, Монгол улсын иргэн бүхний мэдэх хэрэг цаашлаад одоо хулгай лойврыг илчилдэг хүмүүсийг ингээ намдаг ийм арга болж байгаа хөөх. Тэгээ зэрэг энэ дээр бүгд одоо намайг өмөрөөд өгөөч гэж би хинээс ч гуйхгүй. Ер нь гуйч ч байгаагүй. Намайг өмөрөөд өгөөч. Зөвхөн би одоо өмгөөлөгчгүй шүүгдэж ийсэн Миний энэ намайг яллаад байгаа энэ хэргийг ил шүүгээд өгөөч л гэж хүсэж ийсэн. Ер нь олон нийт ч гэсэн мэд хэрэгтэй байхгүй. Энэ өнөр цэцэг гэдэг нэг юм даварцсан ч юм уу, ийм одоо зөрөгтэй ч юм уу, эсвэл ийм тэнэг ч юм уу, ийм хүүхэн ингээл юм болгонд өсчээд шүүмжлээд байгаа. Энийгээ зүгээр ил одоо би ингээд тухайлбал шантаж хийгээд тэр нь нотлогдсон бол би өөр нь хийх үггүй байхгүй юу? Миний буруу штэ. Би сэтгүүлч вэ нөх юм бэ нүү? Би Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн байвал би ял авах ёстой л байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ бүхнийг ил болгооч гэж бодож байгаа. За хоёрдугаарт Оюун Эрдэнэ Амар Баясгалан гэдэг энэ хоёр хүнийг үний яриад байгаа мó, худлаа яриад байгаа мó гэдгийг нотлуулмаар байна. Хууль хяналтын байгууллага энийг нотлуулмаар байна. Нэг бол хууль хяналтын байгууллага
хүн хэлсээр хилмигдүүлдэг юм байна. Эсвэл хилмигдүүлдэг юм байна. Хилмигдүүлдэг юм гэдгийг нотлохын тулд оюун эрдэнэ амар ойсголоо хоёр худлаа яриад байгааг нотлох хэрэгтэй. За эсвэл амар ойсголоо оюун эрдэнэ гэдэг хоёр хүн хууль хяналтын байгууллагыг гүтгээд байгаа юм уу? Гүтгээгүй юм уу? Гүтгээгүй юм бол яг миний талаар гаргасан янз янзын баримтууд байдаг бол түүнийг гаргаж тавих хэрэгтэй. Энэ асуудлыг мухарлах хэрэгтэй. Эцэст нь яг хоо дарга нарын амнаас гарч байгаа энэ бүхэн одоо зүгээр л нэг юм улс төрийн бөмбөгч юм шиг те сэтгүүлч өнөр цэцгийг хорьсон, ялалсан, шоронд хийсэн гэд зүгээр л нэг ярьж байгаа юм шиг тэднэрт бол магадгүй юм амнаас нь гарч байгаа зүгээр л нэг юм цаг агаарын мэдээ шиг байж магадгүй. Тэнд чинь миний гэр бүл, миний асуудал те миний эцэг эхийн асуудал, миний нас орсон аавын асуудал надад маш хүнд байгаа байхгүй юу? Ингээд нэг шүүхээс ялцсан гэсэн чинь ингээд захиалгаагүй ялцсан гэдэг нэг сонсох бүрд надад маш хэцүү байгаа. Одоо болоо штэ гэж хэлмээр байгаа байхгүй. Намайг хорчдөг юм байна. Сайтын минь хаачдаг юм байна. Ял өгчдөг юм байна. Одоо эн чинь дуусч болдгоо юм уу? Тэ? Дахиад өргөжлөөл энэ үнэр цэцгийг юмсан гэсэн гэдэг ийм улс төрийн нэг ийм үнэн худлаа мэддэхгүй энэ юмдаас чинь би яг үндэ маш их ядарч байгаа байхгүй. Салах чинь. Тэгэхээр нэг мухарлаад өгөөсэй гэж бодож байгаа. Тэгээд эцэст нь хэлэхэд те өнөөдөр Монголд дуугардаг сэтгүүлч байхгүй болсон нь үнэн шүү. Хамгийн харамсалтай нь бүгдөө дуугарч чадахгүй байгаагаа илэрхийлж чадахгүй байгаа нь бас үнэн шүү. Тэгээ өнөөдөр яг хөө заргийг хааж исэн. Заргийг порно сайтгээ хааж исэн шүү. Порно сайт. За насанд бүр нэмэх 18 одоо тэр янз янзын самуун үүмэнд одоо яадаг вүлээ те нэмэх 18 том хүний кино гэдэг шиг гаргасан гэдгээр хааж исэн шүү. Тийм байхгүй шүү. Өнөөдөр ингээд товч гэдэг ийм сайтыг бас хаацсан байна шүү. Товчийг хаачлаа гэд хинч дуурч чадахгүй байгаа байхгүй манай сэтгүүлчдээс. Хинч дуурч чадахгүй, хинч илэрхийлж чадахгүй. Одоо тухайлбал энд ингээд Лодо самбуугийн номны нээлтэнд ирээд зариг нөгөө товч нь хаагдсан юм болохоор нөгөө зовлон нэгтийн зовөр нэг гэж шиг би энэ зовлон туулсан юм болохоор зэрэг заргийг ирээд товч имэн сайт хаагдсан талаар яриа авчгаа гэд сэтгүүлчдээс яриа авахар ярьдаг сэтгүүлч байхгүй шүү бүгдөө. За яшиг шиг айж төг ингэж амьдраад яахаа. Нэг бол бүр зүгээр хаанд засаглалтаа улс болсон гэдгээ бүгдөө хүлэмжшөөрөөд эсрэг дуу хоолой илэрхийлж болохгүй гэд бүр ингээд тэрийг хуульчлаад үндсэн хуулийн дээр хэлээд сэтгүүлч гэж хүн байхгүй, иргэд ингээд мэдэх хэрэг байхгүй. Та нар зүгээр л ингээд яв одоо ингээд энэ эрх хавар мавар литр шатхууны үн те литр тутамдаа 450 төгрөгөөр өсөхийн гинлээ. Тэ өснө угаасаа та нар зүгээр энийг хүлц энэ дэлхийн нийт юм байна. Энэ талаар ингээд шүүмжилж болохгүй шүү. Ингээд амьдрсан хал малгүй амар ахгүй юу. Тэгвэл хин ч ингэж өвдөж зомооргүй шүү. Зүгээр даргаатай гоё шүү гэд мэдээгээ явж яа л та. Ингээд бүгдөө нэг зүйлээ тохирчмоор байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд нэг тэнцээ нэг хідэн хүн айж байгаа дуугардаг. Тэнгүүт нь сайтыг хаадаг. Намайг 21 зүйлээ ингээд ялж исэн штэ. Цэргийн хилцүүлэг хийсэн чинь хорлон шүүдэх ажиллагаанд бэлдсэн гээд 20 жилийн 20 ялтай зүйл ингээд намайг ялж исэн байхгүй юу. Би зүгээр энэ эрхэн зөрчигдөд байгаа цэрэгт явсан хүүхдүүдийн ар гэрийг нэг л бөөгнөд зогсоожоод ярьсан сэтгүүлч штэ тий. Тэгэд ийм улаан цай ийм байж өрн цаашдаа болох юм уу? Энд дээр би бол яг үндэ бас ингээ яриа өгөө зогсчиходоо айж байна. Гэхдээ одоо би яг хүн ёсоор наа асуудлаа мухарлаад намайг нэг амраагаад өгөөч. Би яг ингээд зарим талдаа шүүмжлэлтэй ханддаг энэ олон нийтийн дуу хоолойг ойлгоно. Надад алдаа байгаа. Янз янзын шүүмж байгааг би ойлгож байна. Гэхдээ энэ үнэр цэцгийг ингээл яриад ах юм уу те? Учир зүг нь олдохгүй. Амар асгалаа оюун эрдэнэ гэдэг хоёр хүнд би бас гомдолтой байгаа. Тухайн үед яагаад яриаггүй? Хоёулаа албан тушаалтан байсан шүү дээ. Үнэхээр хилмигдүүлээд байгааг мэдсэн бол яагаад яриаггүй? Тэр хүн хоёр хүн өнөөдөр ингээд албан тушаалтнаас нь буулгаагүй те ингээд байж байгаа юм бол тэр хоёрыг ярихгүй л нуухан л вэ штэ те өөрснийх нь эрх ашиг зөрчигдөнгүүт ингээ өнөр цэцгийн асуудлыг босгож ирээд байгаа нь өөрөө бас увээгүй үйлдэл байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг би одоо аль альдаа асуудлыг мухарлаа. Оюун эрдэнэ амар ойсголон гэдэг хоёр хүн хуулийн хэлтийн байгууллагыг гүтгээд байгаа юм уу? Эсвэл нь үнэхээр хуулийн хэлтийн байгууллага хүнийг хилмигдүүлээ хорчд юм уу? Энэ асуудлыг мухарлах ганцхан арга байгаа. Ерөөсөө ганцхан арга. Бүр маш ойлгомжтой. Би ингээд ууж унжаад яриад тах шаардлагагүй, би өөрийгөө өмөрөөдөх шаардлагагүй. Зүгээр л үнэр цэцэгт холбоотой 5 хавцас тэрэг байгаа. 5 хавцас хэрэг. Тэр нь 33 хуудас хавцас тэрэг 5 зүйл анги байгаа. За тэр 33 хавцас тэргийн 3 нийлүү 4 нийлүү төрийн нууц
би хадгалсан гэдэг нэг бичиг. Тэгвэл задруулсан хүн нь хин сайд юм уу? Их хурлын гишүүн юм уу? Монгол ардын намын хүн юм уу? Тэр хүн яасан? Тэр ямар замаар зариг дээр ирсэн? Өнөр цэцгээс гарсан юм уу? Өнөр цэцгийн машинаас гарсан юм уу? Гараагүй юм уу? Гэрээс нь гарсан юм уу? Гараагүй юм уу? Тэр үнэхээр төрийн нус байсан юм уу? Албаны нус байсан юм уу? Гэт энэ юмнуудыг ингээд бүгдийн сайхан ил болгочих хэрэгтэй. Тэгэх юм бол энэ оюун эрдэнэ үний яриад байгаа мó, амар айсгал нь үний яриад байгаа мó, өнөр цэцэг нь үний юм яриад байгаа мó бүгд тодорхой болно. Тэгэхээр энэ өнөр цэцэг гэдэг хүнд холбогдсон энэ одоо нуугадах юу ахав миний эрэг чинь нууц штэ төрийн нууц те. Ил болгочиход энэ асуудлаа хаглаасаа гэж хүсэж байна. Тэгээд эцэст нь хэлэхэд сэтгүүлчдээ хэлэхэд бид нэр яах гэж сэтгүүлч болсон юм бэ? Одоо энэ ухамсарлах хэвтэй. Одоо би яах гэж сэтгүүлч болсон? Би зүгээр наран туул дээр гуталцаараа зогсож иж болно шүү дээ, тий. Яах гэж сэтгүүлч болсон юм бэ гэдгээ ухамсарлаад амиа бодохгүй хүн шиг нэгээ илүү дутуу харахгүй хүн шиг үнс зүйл дээр нэгдмээр байна. Тэгэхгүй бид нарыг зүгээр дуртай нь гүтгдэг, харлуулдаг, хорддог, цагддаг, сайтыг хаадаг. За яг өнөөдөр ингээ өнөр цэцэг тод дуу хоолой өнөр цэцэг ингээд магадгүй айгүй олон хандлттай айгүй ингээд сэтгүүл зүйн салбарын урд алхаж ийсэн. Хохин гэд атаарх цааж болно. Маргааш нь тэр атаархад сууж байгаа нөхөр өөрөө. Энийг маш сайн ойлгож ухамсарлаж амь нэгтэй баймаар байна гэж хэлмээр.